Хэрхэн хөрөнгийн орлого авах болон орлогын лавлгаа харах вэ? Хөрөнгө орлого авахдаа дараах зүйлийг системд бүртгэсэн байх шаардлагатай. Хөрөнгийн эд хариуцагч, тайлант үеийн тохиргоо, дансны бүртгэлийг системд бүртгэсэн байх. Үндсэн хөрөнгийн цонхноос гүйлгээ зэснээс хөрөнгө орлого авах хэсгийг дарна. Энэ цонхонд үндсэн хөрөнгийн орлого бүртгэн нэмэгтээ нэмэх товч дарна. Хаанаас хөрөнгө орлого авч байгааг гараас оруулж өгнө. Салбар хэлтэс болон салбарын нэрийг сонгож өгнө. Орлого авч байн төлөвт оруулна. Нийлүүлэгчийг жагсаалтаас сонгож өгнө. Орлогын төрөл дээр өглөг үүсгэх гэж сонгож бүртгэлтэй өглөгийн данс автоматар бөглөгдөнө. Дэлгэрэнгүй хэсэгт хөрөнгийн төрлийг сонгоход хамааралтай талбарууд бөглөгдөнө. Хөрөнгийн нэр болон байршлыг гараас оруулж өгнө. Хоош ирэхийг оруулна. Нэгж анхны өртгийг оруулж өгөөд хадгалах товч дарна. Энэ цонхноос орлогын баримтын мэдээлэл харах, төлөв өөрчлөх боломжтой. Үндсэн хөрөнгө цонхноос лавлгаа зэснээс орлогын лавлгааг сонгоход дараах цонх харагдана. Хайлт дээр энэ жил сонгож хайлт товч дарна. Талтаас сонгож орлого авч байгаа төлөвөөс орлого авсан төлөвт шилжүүлэн хадгалах товч дарна. Хайлт товчийг ахиж дарж жагсаалтыг сэргээхэд орлого авсан төлөвт шилжсэн байна. Орлого авсан төлөвийг өөрчлөхдөө нэмэлт товч дарж төлөв өөрчлөх гэснийг дарснаар төлөв нь анхныхаа төлөвт хадгалагдана.